Та бүхэндээ дахиад үрээ танилцуулъя. За энэ анар жимс байна. За анар жимсний үр болохоор ийм үр гарч байна. За үр нь соёолоод гараад ирэхээр ийм навч гарч ирж байна анараас. За энэ маракуя гэдгийн үр нь болохоор ийм үр байна хараа. Ийм үр байгаа. Кактусны үр жижигхэн хар үр байгаа. Энэ кактус та нар энэ кактусыг тараарай юм нэстэ. Ялангуяа нүүрний крем хийх, тоос хийх, гарын тоос хийх. Тэгээд энийг зүгээр ингээд ишин ингээд дөрүүлчихэн юм юу байгаа жим иш байгаа ногоон юм кактус. Энийг салат хийж идэж болно. Тийм байгаа шүү. За энэ болохоор киви байна. Кивиний үр болохоор нэг ийм үр байна. Та нар сайн харуулъя хараа ийм үр байгаа. Кивиний үр. Кивиний үр ийм үр байгаа. За тэгээд алим мэдэх юм чи алимны үр нэг ийм үр байна. Бөөрөлцөгний үр ийм энэ нуулаан бөөрөлцөг нь одоо бөөрөлцөг нь гадаа бас л ганц нэг байна оо хөрхөө. Энэ бол газрын алим юм шар алим байгаа. За энэ өсөө зэмээ би хэлсэн. Энэ наран цэцгээ хэлсэн. Та нар лойлныхаа үрийг бол мэдж байгаа үстэй. Лойлны үр ийм үр байна. Лойлны үр ийм үр байна. За амтад шинжүүний үр ийм үр байна. За тэгээд энэ чи цөмөр өнөөдөр ананасныхаа үрийг аваад ананасны үр нэг ийм үр байна. Ийм үр. За тэгээд та нар тариад гоё орхуулаарай. За энэ оранж байна. Энэ оранжны үр бол яг л энэ нимбэгний үр шиг ийм үр байгаа. За ингээд цөмрөө гоё амттай жимснүүдэд тариад гэртээ цонхон дээр гоё том саруул цонхтой бол цонхон дээр тариад ингээд төмөрөө эрүүл жимсээ эдцгэн шүү цөмөрөө. За та бүхэнд амжилт хүсье.